ийм одоо нөхцөл байдалтай байгаа. Тэгээд цаашид бас бүрэн одоо шилжүүлэх ийм 25 оныг бол гэр бүл хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамны зүгээс хөтөлбөр за энэ зөвлөгөөнөөр бид нар өнөөдөр манай 2024 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн нийгмийн даатгалын багц хуулийн шинжилэл түүний хэрэгжилттэй холбоотой асуудлыг бид нар одоо энэ багц хууль хэрэгжээд үндсэндээ одоо жил 4 сар болж байна. За жил 4 сарын хугацаанд манай энэ шинжилсэн хууль маань ялангуяа нийгэм даатгалын энэ үйлчилгээ цахимжилт дээр одоо аж ахуйн нэгж байгууллага дээр одоо ямар тулгамжийн асуудал байгаа. Энийг өнөөдөр ажил олгогч байгууллагуудтайгаа ярилцаж тэдний санал бодлыг сонсох, тэдний одоо санал бодол одоо үндэслэж бид нар одоо дараагийнхаа одоо ийм даатгалын багц хуулинд одоо өөрчлөлтийг оруулах тал дээр холбогдох дээд газруудаа уламжлах ийм ажлуудыг бас өнөөдөр ажил олгогчийн бас үндсэндээ 100% одоо саналыг үндэслэх эдрийнхээ бас одоо юм дээр хийж байна. За мөн одоо гол юм гэвэл одоо гэр бүл хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамнаас энэ жил бол бас одоо хөдөлмөрийн аюулгүй байдал дээр нэлээд анхаарч байгаа. За ажил олгогч, даатгуулагч маань энэ жил ер нь бол ажлын байран дээр үйлдвэрлэлийн осол гэж бид нар ярьдаг. Одоо хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн яаж хангаж ажиллах юм бэ? Одоо энэ тал дээр бол нэлээд бид нар ажил олгогчтойгоо энэ 2025 оны хувьд туршид бол бид нар хамтарч ажиллана. За өнөөдрийн одоо ажил олгогчийн гол зөвлөгөөний ерөнхий зорилго нь бол бид нар эхлээд бид нар одоо нийгэм даатгалын хуулийнхаа хэрэгжилтийг нэг танилцуулаад за гол юм гэвэл одоо ажил олгогчдоос бид нар нэг санал хүсэлтэй байна. Нийгмийн даатгалын үйлчлэгийг үзүүлэхэд ажил олгогчдод ямар асуудал үүсээд байгаа, ямар толгомдсон асуудал байгаа. Тэр үгдийг бид нар сонсож цаашид бид нар одоо хууль тогтоомжийн хэрэглээнд нь бас засаж сайжруулах тал дээр бас илүү төлөвлөгөө ажиллах ийм гол зорилго ардчилж байна. За нийгэм даатгалын үйлчилгээг ажил олгогч даатгуулагчаас авахд өнөөдөр ил тод нээлттэй байх, хүн сурталгүй байх, тийм үү? Авилга ашиг сонирхлоод ангид байх энэ тал дээр ер нь бодвол нийгэм даатгалын үйлчилгээг ер нь цаашд бид нар бүрэн 100% цахимжуулах тал дээр ажиллаж байна. Бид нар одоо хамгийн том юу гэвэл одоо даатгуулагчаас авдаг хөдөлмөрийн чадвар олдох, жирэмсэн амарчид тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж гэдэг энэ тэтгэмжтэй холбоотой бид нар даатгуулагчаас авдаг маань 100% цахимжсан. За манай Сонгон Айрхан дүүргийн нутаг дэвсгэр дээр 25-аас дээш ажил олгогч нартай 7000 ажил олгогч нар байдаг. Үүнээс одоо яг одоо ажилгүй иргэний ажлын байранд байнгын зоочилдаг. Одоо ажил хайгч иргэдийг одоо доктор ажлын байртаа болох гэсэн үднээс одоо нийгмийн даатгал төлдөг ийм одоо доктор сургалтын ажлын байраар хангаж байгаа. Одоо 738 аж ахуйн нэгж байгууллага ирсэн байна л да. Энэ аж ахуйн нэгж байгууллага нь одоо Сонгон Айрхан дүүргийн хөдөлмөр халамж үйлчлэгийн эхэлцтэй бол одоо Сонгон Айрхан дүүргийн үндэслэг даргын үйл ажиллагааны өрийн хөтөлбөрт орсон 2024-өөс 28 үйл ажиллагааны хөтөлбөрт орсон хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй гэсэн хөтөлбөрийг дэмжих хүрээнд бол хамтарч ажилладаг байгаа. За ажлын байранд бол одоо модэж одоо манай Сонгон Айрхан дүүрд бол одоо ажилгүй иргэдийн тоог авч үзэх юм бол 6.8% байна л да ухааныхаа дунджаар өсгöd. Үүн нь олонгууд 18-аас 38 насны залуучууд маань нэлээд дэлхийн хувьд эзэд байна. Гэлээгээд бид нар бол 6.8 гэдэг өндөр тоо гарсан хэдий ч яг нөгөө доктортой ажлын байранд орох одоо тийм шаардлага хангасан бол одоо 7000 ажлын залуучууд байгаад байгаа. Энэ болгоод нөгөө яг хөдөлмөрийн зах зээлд ажиллах боломжтой хүн гэж байгаа. Бусад одоо тоо мэдээллийг харах юм бол гэртээ хүүхдээ хараад сууж байгаа оюутан залуучууд гэх мэтлэнгээр ийм залуучууд хүмүүсийн тоо мэдээлэлд байна л да. За тэгээд ажлын байранд бол байнгын зочдог. Одоо өнөөдрийн байдлаар ихэд манай Сонгон Айрхан дүүр дээр 388 аж ахуйн нэгж байгууллагын бараг 1000 ажлын байрны захиалга ирсэн байгаа. Энэ зүйлийг бид нар одоо энэ тухайн одоо ирсэн байгууллагууд бол байнгын зуршлаад явдаг. Нэлээд сайн үйл ажиллагаа одоо дүүрэн засаг дарганы хамгийн газартай хамтраад бид хүмүүс одоо мэрэгчлээ ажиллаж залуус, мэрэгчлээ орлоготой залуус гэдэг хөтөлбөр хэрэгждэг. Үүний өрөөнд бол одоо бид нар залуучуудаа дандаа мэрэгшүүлэх одоо төгссөн мэрэгчлэр нь биш тухайн одоо ажлын байранд одоо шаардтай байгаа мэрэгчлэр нь бид нар мэрэгшүүлэх юм хөтөлбөр хэрэгжсээр нэлээд сайхан үр дүнтэй болоод явж байгаа. За мөн одоо дүүрэн засаг дарганы сая би хийсэн байгаа дүүрэн засаг үйл ажиллагааны хөтөлбөр дээр орсон хөтөлбөрийн аюулгүй байдал эрүүл ахуй гэдэг үйл ажиллагаа хөтөлбөр маань орсон байгаа. Энэ маань яагаад орж ирсэн бэ гэхээр сүүлийн мэрэгжлийн хяналтын байгууллага татан богцноос хойш хөтөлбөрийн байцаагч нар гэдэг одоо мэрэгчлэнгүүд манай байгууллага дээр ирлээ л да. Энэ маань өөрөө одоо ажлын байран дээрх байгаа одоо эрүүл ахуй аюулгүй байдлыг хэр хангаж ийн гэдэг хаалт үзэхлээр 2024 он дээр бид бүхэн одоо манай Сонгон Айрхан дүүргийн нутаг дэвсгэр дээр 63 одоо иргэн маань ажлын байран дээр осол аваар гэмтэл хамрагдсан байгаа. Энэ өөрөө бас нэлээд аваарын өндөр шат гэж үздэг байгаа байхгүй юу. Энээс үзээд бид тэрхүүл одоо аюулгүй байдлыг хангах үүднээс бол одоо энэ аж ахуйн нэгж байгууллагад ажлын байранд зуршлагаас гадна ажлын байран дээр тавигдах аюулгүй орчин талаас нь нэлээсээ анхаарч ажиллаад энэ одоо хөтөлбөр хэрэгжүүлж ажиллаж байгаа. Мэргэжлэрээ төгссөн залуучууд мань ажлын байрыг голох буюу ажлын байранд одоо шалгуур үзүүлэлтийг таньцахгүй байх магадaltaй байгаа.
Хоёрдугаарт олонгод нөгөө ажлын байрны маань ажил олгогчны маань олонгод нөгөө ажлын байрны дахь тавих шалгуур үзүүлэлт нэлээд өндөр харагдаад байгаа. За бид бүхэн яг энэтэй холбогдуулаад одоо дөрвөн засгийн дарга үйл ажиллагааны хөтөлбөрт оруулсан төлөвлөгөөнийхөө дагуу одоо зөөлөн ур чадварыг анхаарах. Зөөл одоо ажил олгогч маань өөрөө тухайн ажлын байранд тавигдах ур чадварыг зөөлөн ур чадвар олгох. Жишээ нь ихлээр болоо гэртээ хүүхдээ хараад зуяа хүүхдээ сургалтад зөөдөг гэж намайг нэлээд өндөр тоод харж. Энэ ээж авнарыг олонгод төр ажлын байр буюу нэг ажлын цагийн бүтээмжийг багасгахгүй, ажлын цагийг багасгаж бүтээмж дээр нь анхаарах. Ийм одоо үйл ажиллагаануудыг нэлээд одоо бид нэр дөрвөн засаг даргатай хамтарч одоо санамжчийнхаа хүрээнд бол нэлээд өндөрөөр тавьчих байдаг. Хүнс үйлдвэрлэл худалдаа, барилга бүтээн байгуулалт, санхүү хөрөнгө оруулалт, тээвэр логистик гээд бизнесийн хэд хэдэн салбаруудад бид үйл ажиллагаа явуулж байна. За нийтдээ 10 гаруй салбар компанитай 1000 орчим ажилтнуудтай бизнесийн үйл ажиллагаа явуулж байна. За гэрэн группийн хувьд ер нь бол бизнесийн одоо жил бүрийн бизнесийн тэлэлтүүд, одоо борлуулалт түгээлтийн тэлэлтүүдтэй холбоотой жилд дунджаар бид нэг 100-аас 150 гаруй ажлын байруудыг шинээр бий болгож ингэж оронтой бүтцийг нэмж ажилладаг. За энэ ч хүрээндээ бид тухайн одоо ажлын байр нэмэгдэж байгаа ажлын байруудаа илүү өргөн цар хүрээтэй хөдөлмөр эрхлэлтийг илүү дэмжих талын одоо хүний нөөцийн бодлогуудыг одоо хэрэгжүүлээд ажилладаг. За жишээлх юм бол одоо бүрэн автомат роботсон технологи бүхий үндэсний үйлдвэртэй бидэд 45-аас дээш насны одоо ажилтнуудыг ажлын байр эрхлэхийн боломжуудыг бас ингээд олгоод ажилладаг. Тэгэхээр ажлын байрны цар хүрээ одоо нийгэмд илүү одоо олон ажлын байрыг бий болгосон олон улсын бас сайн туршлага одоо жишгүүдийг бас ингээд нөгөө гэрийн группийн бий болгож байгаа шинэ ажлын байруудаа энэ жишгүүдийг бас бий болгоод ингээ явдаг байгаа. Тэгээд 2024 оны хувьд гэрийн групп нийтдээ 7 тэрбумын одоо татварыг нийгмийн даатгалын санд ингээд нэг цаг хугацаанд хариуцлагатайгаар төлж төвлөрүүлсэн байна. Тэгээ энэ утгаараа ч гэснээр бид одоо нийгмийн даатгалаас бас юм талархал хүлээж авч байгаад бас баяртай байна. Жилдээ 3-аас 4 удаа хөдөлмөр халамжийн хэлцтэйгээ хамтарсан өдрөлгүүдийг бидэд одоо зохион байгуулдаг. Гэрийн групп өөрсдийнхөө үйлдвэр үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцуулах байдлаар за мөн бас дүүрэг дээр ирж байгаа хүмүүстэй мэдээлэл өгөх байдлаар нэлээд мойр хамтын ажиллагаатай байгаад яг манай дээр бий болсон байгаа ажлын байруудынхаа мэдээллийг тухай бүр нь хоорондоо солилцоод энэ дээр ингээд хүний нөөцийн одоо хангалтуудыг хийгээд ингээд явдаг байгаа.